хэцүү асуулт байна тий. Ялангуяа ээжээс илүү чухал гэж байхгүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдгийн. Инфляц гэдэг бол таны карманаас мөнгө суулгахтай адил юм а гэж. Амлсантай хүрэхгүй байхыг та юу гэж боддог? За энэ бол гутам шиг. Хэрхэн хүндэт үзэгчтэй. Та бүхэнтэйгээ 2015 оны ажлын анхны өдөр энэ сайхан нэвтрүүлгийн эхэлж та бүхэндээ мэдчилж байгаадаа би түнх баяртай байна. Ингээ өнөөдөр та бүхэндээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Бат сайхныг та бүхэндээ танилцуулж уулзуулж ярилцах гэж байна. Ингээ өнөөдрийн мэндийг танд төвшүүлье. Баярлалаа өнөөдрийн мэнд хүргэе. Манай энэ хүндтэй сайхан нэвтрүүлэгт өөрөө хүрэлцэн ирж оролцож байгаад бид түнх баяртай байна. Манай нэвтрүүлгийн утга учир бол хүний гарын үсэг. Гарын үсгнээс хүний өөрийнх нь одоо зан чанар, амьдралынх нь хэв маяг тэр чигээр харагддаг гэж их олон улсууд үздэг юм байна л да. Гэхдээ бид нар гарын үсэг зуруулаад тэр гарын үсгээр ямар нэгэн тийм дүн шинжилгээ хийж тэрэнд оролцож таныг дүгнж одоо жигнэхгүй. Ганцхан та өөрөө ямар хүн бэ? Ямар хүн учраас гарынхаа үсгийг яаж зурдаггүй гэдгээс бид нэр эхлэе гэж ойлгож байна. Ингээд та бидэрт гарынхаа үсгийг зурж нэвтрүүлгээ эхлэе. Нилээн том зурх уу? Өөрийнхөө зурдгаар зур. За, үнэхээр сонин зурлага байна. Та энийг одоо энэ анхнаасаа ингэж зурсан уу? Аль эсвэл энэ альбом тушаал төрийн энэ том ажилд ороод ингэж зурдаг болов. За, ерөнхийдөө анхнаасаа нэг иймэрхүү хэлбэр галбартай зурсан юм. Тэгээ сүүлдээ бол татлахын цөөрөөд байгаа. Гэхдээ хэлбэр нь бол нэг өөрчлөгдөг юм аа. Нэгдүгээрт би энд их олон нууцлал байна гэж ойлгож байна. Тийм ээ? Яагаад гэвэл нэгдүгээр та төрийн том альбом тушаал хашиж байгаа хүн, хоёрдугаарт энэ банк гэдэг бол бас улсын нэг их том чухал байгууллага. Тэгэхээр зэрэг энэ гарын үсгэнд их олон нууцлал байж ээж одоо таны өөрийн чинь альбом тушаалын бас нэг үнц энд орших байх. Тийм ээ? Тэгэлгүй яг хуу гарын үсэг гэдэг бол баталгаа юм. Ер нь хүн бүхэн хорууны хээтэй байдаг гэдэг шиг хүн бүхэнд бас нэг нэрийн хувцс болсон загвар байдаг. Тэр нь гарын үсэг юм болов уу гэж боддгийг. Тэгээ би энэ гарын үсгийг ингэж зурхтаа бол анх зурхтаа бол ер нь зоригтой амьдрах сайхан гэдэг юм философиг одоо үндсэн философи болгож зурсан юм. Өөрөөр хэлбэл хүсэл тэмүүлэл, эрмэлзэл гэдэг утгаараа нэг тийм тэмүүлж байгаа. За жоохон халтар бол нисчваа шуу шиг ийм маягаар гарын үсгийг анх зурсан юм байна. Тэгээ сүүлдээ бол нэг банкны ажил хийхээр чинь гарын үсэг маш их зурдаг. Тэгээд олон зургатсмаа гарын үсгний татлага бас хөөрдөг. Тэгээд нэлээд цөөрсөн юм байна. Тэгээ таны хэлдэг үнэлтэд давтагдчихгүй байх. Тэгээ хэн нэгэн хүн дууралгаа зурчихгүй байх гэдэг талаасаа бол бас бодох юм байдаг. Ялангуяа банкны хүний хувьд бол энэ байнгын зурдаг гарын үсэг тэгээ баталгаа болж яддаг учраас бас дууралгаа зурхад амаргүй байх. Нууц байх ийм зүйлүүд бол байгаа. Тэгээ гарын үсэг гэхлээр хүнд амьдралын янз бүрийн одоо цаг үед очдөг байх л та. Ер нь та их догдолж ямар юм дээр гарын үсэг сурч. Одоо олон улсын харилцааны асуудалч байдаг юм уу? Тийм ээ, улс их орны бас үнцэнтэй асуудалч байдаг юм уу? Ер нь ах уу гэрийнхээ юмд ч байв уу? Хамгийн их догдолж сурж исэн тийм зүйл таны санаанд байна уу? За хамгийн их догдолсон гарын үсэг бол би Зовхны хаан банкны захирал байхдаа нэг тушаал дээр гарын үсэг зурж байлаа. Тэгээ тэр тушаал их өрмөц тушаал байсан. Хүний нэрийг өөрчилсөн тушаал байсан. Нэг сумын тооцооны төвийн захирал нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй бүх бичиг баримт нь нэг нэрээр явдаг байхгүй. Тэгсэн мөртлөө өөрөө өөр нэрээр одоо явдаг байсан. Нэрлэгддэг байсан. Тэгээ тэр нэрээр одоо банкны ажилтны тушаалн гарцсан мөртлөө иргэний үнэлэх нь өөр нэрээр явдаг. Тэгээ нэг удаа над дээр орчод би ер нь нэг нэрлэггүй одоо багтаж орохгүй бол ингээ хоёр өөр юм яваад иж болохгүй юм шиг байна гэж. Тэгээ би бас хэлсэн үгүй болохгүй наа чи банкны ажил бас нэр юм байх хэвээр. Тэгээ тэр нэрийг яаж өөрчлөх вэ гэсэн
тушаал гаргаж өөрчилдөг гэж тэгээ би тушаал дээр гарын хэсэг зурж ирсэн. Тэгтээ их догдолж ирсэн санагддаг. Энэ болох ч юм уу болохгүй ч юм уу те. Хүний нэрийг тушаалаар өөрчилнө гэдэг нь өөрөө болдог ч юм уугүй ч юм уу гэж бас нэлээд тийм догдолж гарын хэсэг зурж ирсэн. Тэрнээс хойш бас олон жил болсон байна. Тэгэл яах вэ? Хичээ өгсөн нэрийг бас хүн өөрчилж өөр юмд тушаалаар өөрчилнө гэдэг бас их сони асуудал байна л да. Ер нь хүний амьдралд их сони юм их олон тохиолддог. Одоо хантайгаан гэр бүл болоод нөгөө гэрчлэгэн дээр одоо гэр бүлийн баталгаан дээр гар бүсэг зурхтаа хаана яаж зурв? За бас тэр бол нэлээд их сэтгэл догдлох зүйл биз. Тэгэлгүй яг. Гэхдээ тэр догдлыг нэг их мэдрийг юм аа. Яг тэр битэр чинь оюутан байж байгаа л орондоо суудсан. Тэгэл жандаантайгаа л айл болцсон. Суудч тэр сүүлд нь одоо усудаас ол асуудаг юм та өөрөө их төрүүлж надад их гоё яриад байна л да. Би бол хариуцлага тэр хүний өөрийнх нь мөн чанарын тухай энэ гар бүсэг шингэсэн гэдэг төрөө ярьсан. Тэгэхээр бүхнээс энийг ярьдаг. Тэгэхэд та эрхүүлээд надад энийг ерөөсө асуух шаардлагагүйгээ болтон ярьлаа л да. Энэ хүний бас нэг сайхан нээлттэй сэтгэл. Таны бас олон хүнтэй ажиллагааны их гол баримт нь энэ юм а гэж ойлгох гэж байна л да. Гэхдээ одоо ингээд хүүхэд чинь анх удаа би аваа нэг юм гар үсэг зурх боллоо гэх юм уу. Алиашвал ямар нэгэн ажилд би орох боллоо гэвэл та хүүхдтэй юу гэж заах вэ? Юу н захиж ийсэн? Манай хүүхдүүд ч одоо хамгийн том нь оюутан л байна л да. Тэгтээ бас асуунаа. Би өөрийн гэсэн гар үсэгтэй болмоор байна. Гар үсэг юу илэрхийлдэг юм? Би яаж зурвал зүгээр үү гэдэг ингээ асуудаг. Тэгээ би тэр хүмүүст юу гэж хэлдэг вэ гэхээр за миний хүү яг хаана хүрэх гээд байгаа тэрийг л бодож гараа хэсгээ зургаж. Тэгээд одооны хэллэгээр бол эрхэм зориг алсын хараа гэж ярьдаг шүү. Тэгэхээр хүн бүхэн бас зоригтой амьдруулах сайхан юм уу? Тэгээд 10 жилийн дараа 20 жилийн дараа би тэн төрөндөө гэж зорж байгаа бол тэр зорилгоо биелүүлэх чинь өдөр тутам ханилж явдаг зүйл маань одоо таны гарын хэсэг юм. Тийм учраас өдөр тутам гарын хэсгээ зурхтаа миний зорилго тэнцвүүдээ гэж бодож явахын тулд гарын хэсгийн утга учирыг шингээж л одоо өөрийнхөө гарын хэсгийн хэв загварыг тогтоо гэдэг ийм л талын зүйлийг өгдөг тийм. Би өнөөдөр өөртөө чинь уулзна гэж тавлаад наашаа явж явахтай замдаа бодож илвэл да. Монголын банк санхүүгийн байгууллага анх үсээд одоо цаасан тэмдэгт гаргасан ч гэдэг тэр нөгөө зоосон мөнгөөр чи тооцоо хийж илвэсэн гэдэг. Ер нь тэр үеийн банкны тогтолцоо ямар байсан юм бол? Манайх улс бол бас нэлээд дээр үс төлбөрийн хэрэгсэлтэй анх одоо ангийн үсээр хэлжсэн юм төгтөө шүү дээ. Ангийн үсээр хөдөлтөө хийдэг байсан. Тэр нь мөнгөний үүрэг гүйцэтгэжсэн. Тэгээ дараа нь лан зоос тэгээ цаасан мөнгө хүртэл одоо Монголоос гаралтай ингээ сайхан төвх байдаг. Зүгээр албан ёсны банк бол 1924 онд Монголд анх үүсчихсэн юм төвхтэй. Одоо энэ жил банкны системийн 90 жилийн болж байна. 24 онд бол Хөдөө аж ахуйн хоршоолын банк гэж Оросын өрн гэрүүлэлттэй юм банк үүсч одоо нэг шат тогтолцоо гэж хэлэх юм одоо Төв банк, Арилжааны банк хоёр маань хамт нэг үүргийг гүйцэтгэжсэн юм төвхтэй. Дуурайх хурлаас гарч ирсэн. Тэгээд 92 онд бол банкны хоёр шат тогтолцоор шилжижсэн юм л төвхтэй. Тэгээд тэр үед л бол банк маань зөвхөн төлбөрийн хэрэгсэл гүйцэтгэдэг ийм л зүйл байсан. Одоогийн шинж тэмдэг одоогийн нөхцөл байдал бол эрс өөрчлөгдсөн л дээ. Төв банк бол бодлогынхон одоо хэрэгслүүдийг хэрэгжүүлдэг. Арилжааны банкуд бол санхүүгийн одоо хэрэглэгдэхүүн болдог, санхүүгийн үйлчлэгийг үзүүлдэг ийм хэлбэр рүүгээ шилжиж хэлбэр загварын хувьд үйлчлэгээний хувьд эрс өөрчлөгдсөн юм төвхтэй. Би бол одоо өөрөө эдийн засгийн хүн биш л дээ. Гэтэ сүүлийн үед манай тэр гудамжны хөгшин ярьж ирсэн. Би ер нь их эдийн засгч болж байна. Би их улс төрч болж байна гэж. Ерөөсөө энэ улс орны маань одоогийн байгаа энэ байдал бас нэг юм яахан ороо бусгаа байх шиг байна. Энэ үед энэ банкны асуудал улсуудын санааг их зовоод болохоор улсууд бас тэрлүү их сэтгэл тавьдаг, чих тавьдаг болж хэлтэй. Ингээ сүүлийн үед энэ инфляц одоо их хэмжээгээр уналттай байна гэж. Инфляц гэж юу юм бэ? Нэг ухаантай хүн хэлсэн байдгийн. Инфляц гэдэг бол таны карманаас мөнгө суулгахтай адил юм а гэж. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийн үнэтэй үзэг 15 төгрөгийн үнээр зарагдахыг 0.5 төгрөгийн инфляц гэж хэлж байгаа. Нөгөө зарж байгаа авчаад байгааг. Тий. Нэг өсөндөө бидний мөнгөнд тэмдэх зоосон мөнгө гэдэг
үзэхэд бол нэг талдаа тоотой, нөгөө талдаа сүлдтэй байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэтэй адилхан эдийн засаг бол нэг талдаа бараа таваар, нөгөө талдаа их бараа тавартайгаа тэнцвэн мөнгөтэй байх хэрэгтэй. Энэ хоёр тэнцвэрээ барьж байгаа хэрэгтэй. Гэтэл бараа таваар нь өсөхгүй мөртлөө мөнгө нь өсөхөөр нэг ширхэг бараанд ногдох мөнгөнд дэвсгэртийн хэмжээ өснө дээ. Энэ өсөлтийг л инфляц гэж хэлээд байгаа. Би нэг юм одоо бүр сонирхож их олон жил бодож байгаа юм. Уул уурхай гэдэг бол тэртээ тэрг ингээд ухагдаад эрд соёлыг дуусна. Мал гэдэг бол хизээч дуусахгүй манай Монголын ганц хөшөөрөх тийм ээ эдийн засаг Монгол хүний энэ хоёрын хоорондох ялгаа өнөөдөр масар их зөрүүтэй болчих. Энэ зөрөө нэгдэх үү? Аль эсвэл энэ зөрөө улам холдох уу? Ер нь Монголын эдийн засаг бол өөрөө их онцлогтой эдийн засаг гэж би боддгийн. Манайх бол их сэтгэлгээний эдийн засаг юм уу да гэж би бол харддаг. Сэтгэлгээний. Тийм. Аль ч одоо улс оронд байхгүй сэтгэлгээний эдийн засаг манад байна уу да гэж. Тэрний үхээр хамгийн энгийн жишээлбэл дэлгүүрт яваад орохоор хэн ч юм авахгүй л бүгдөө л авдаггүй. Хэн нэг нь аваад эхлэхээр араасаа очр үсгээд иддэг. Тэгэхээр энэ сэтгэлгээний хандлага нь манай эдийн засаг дээр илүү давмгайлдаг юм болоо да. Тэгээ тэр давмгайл нь өөрөө туйшрлыг бий болгож байна уу гэж би бол хувьдаа харддаг. Тэгэхээр уул уурхай бол зохистой төвшөнтэй байх ёстой л да. Тэгэхээр уул уурхайг дагаад тэрийг бизнес нь ашигтай болоод эхлэхээр бүгдөө уурхайчин болоод өрчих гээд шүү дээ. Энэ өөрөө буцаад бүгдөө хохирогчулж ирж байгаа. Зүгээр нэг сумын төвшөнд аваад утсан ч гэл энэ яг байж идэг. Та бол сайн мэдэх бах. Зүгээр нэг суманд яваад очихоор хэн нэг нь дэлгүүр ажилуулад аваа мөнгөтэй болоод айтайхан болоод эхэлж шүү дээ. Тэгэхээр бүгдөө зэрэгцээ дэлгүүр ажилуулахаар худалдаа авахч нь байхгүй бүх дэлгүүр өөрөө унаад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнийг хослуулах, орлуулах гэдэг нэг ойлголт байдаг юм л да. Орлох, хослох бүтээгдэхүүний бизнесийн давхар хийж тэр зах зээл өөрөө амьд оршдог. Өөрөөр хэлбэл уул уурхайг нэг хэсэг нь явж л weg. Тэр уул уурхай шаардлагатай тоног төхөөрөмжийн нүүдэлтэй нэг хэсэг нь хийх. Тээврийн нэг хэсэг нь хийх. Тэр уул уурхайд хэрэгэлдэг бээли гутал ажлын хувцас байдаг юм уу тэр энэ нэг хэсэг нь хийх. Ингэж бие бинийгээ тэтгэж энэ зах зээл дээр амьдрах байхгүй юу? Тэгэхээр манайхны гол алдаа бол нэгнийхээ ясны нөгөөх нь давтаж хийгээд тэгээд угаасаа жижиг зах зээл учраас ханалт өвсгээд эрэлтээ язгаарлаад ингээд өөрөө уналт руугаа ортох нэг ийм л онцлог байгаа юм. Эдийн засаг гэдэг бол одоо ер нь их олон жилийн түүхэн замналт туулаад ирсэн. Энэ их хүнд шинжлэх ухаан ямалдаа нэгсэн да тийм ээ. Тэгэхээр энэ эдийн засгийн шинжлэх ухааныг Монгол өөрсдийнхээ одоо Монгол одоо технологи гэж хэлэх үү? Монгол тийм арга барилаар цоошин хэлбэрээр хөгжүүлэхэд саяны асуудал чинь нэмэр болохгүй юу? Ер нь зүгээр би эдийн засагч хүнийхээ хувьдаа бодож явдаг зүйл бол эдийн засагч гэдэг бол мэрэгжил гэхээсээ илүү хэрэглээ юм л уу да гэж. Одоо нэг хэсэг чинь жолооч бол мэрэгжил байлаа шүү дээ. Сайхан 30 унтсан жолооч хат бол дайгддаг тийм ээ. Жолооч болох юмсан гэж хүсдэг ийм байсан бол өнөөдөр жолооч бол хэрэглээл болсон байна. Яг энэтэй адилхан эдийн засагч гэдэг бол мэрэгжлэхээс илүү хэрэглээ. Тэгэхээр хүн бүхэн эдийн засагч байх шаардлагатай. Та түрүүн бас нэг сайхан сэдв хөндлөө шүү дээ. Хүн бүхэн бас нэг улс төрчж байна, эдийн засагч байна гэж. Би бол зүгээр улс төрчхийн нэг тийм сайн зүйл биш байх гэж боддгийн. Хүн бүхэн эдийн засагч бол хөгжлийн гол төлхүүр юм болов уу гэж боддгийг. Тийм учраас төрж байгаа хүүхдээс эхлээд эдийн засаг эхэлж байгаа. Ер нь бол хүн хорвоод мэдлэгтэй эдийн засгийн харилцаанд орж эхэлж байгаа. Хорвоогоос салхитай эдийн засгийн харилцаанд ороод эхэлж байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн хүмүүжлэлийг анх хорвоод эхлэхээс нь эхлээд тэр эдийн засгийн харилцаа руу оруулж өгөх, тэр харилцааг нь мэдрүүлж өгөх нь бол макро эдийн засгийн төвшөнд улс хөгжихдээ хэрэгтэй юм болоо да гэж би тарддаг юм. Тэр төрөүний сэтгэлгээний энэ зүйлүүд чинь эдийн засгийн мэдлэг сулаасаа үүсээд байгаа байхгүй юу? Бид нар чинь одоо нэг том зардалтай ард юм шүү дээ. Заримдаа хүмүүс ташхинж хэлдэг. Бид нар өвчин худалдан авах зардал гэж их том зардал үрж байна да гэж. Тэгээд би хүүхдүүдээс асуудаг байхгүй. Өвчин худалдаж авах зардлыг та нар мэдэх үхээр мэднэ гэж байгаа. Ямар зардал байдгийг чихэр худалдаж авах гэж. Яг үнэн байгаа байхгүй. Чихэр бид нар худалдаж аваа шүү дээ.
өвдөгчж байгаа. Шүдээ өвдөхөд буцаагаад шүдээ ломбодуулах зардал гаргана. Ахаа шүдээ солиулах зардал гаргана тий. Ерөөсөө л энэ бүх харилцаа чинь ийм төвшөнд явж байгаа учраас хүн бүхэн эдийн засгч байх бол гарцаагүй шаардлагатай. Эдийн засгийн анхан шатны мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгээ би бас хүмүүст хэлдэг. Хүүхдээ төрөхт нь та 2 дэвтэр хөтлөөч гэж. Нэг нь ургийн дэвтэр хөтлөөч тий. Хэдэн сарын хэдэн цаг минутанд ямар хэлтэй жинтэй төрсөн гэдгээс нэгсүүлээд тэгээ тэрийг хөтлөө явах. Хоёр дахь нь санхүүгийн дэвтэр. Тэр хүүхдээ төрөхөөс нь эхлээд ямар зардал тэр хүүхдэд гарах вэ? Бүгдийн сайхан хөтлөөд өгвөл тэр хүүхд чинь эдийн засгийн маш том одоо хичээл болно. Маш том сургалт болно. Тэр нь эргээд тэр хүүхдэд цаашаа сайхан амьдрахт нь бас том эхлэл болох юм болов уу гэж. Тэгнэ л дээ. Монголчууд ерөө нөгөө хүн нэмэл хүнс нэмнэ гэж хэлдэг. Энэ бол ер нь Монголын хар ухаан гэж би олон хүнтэй ярьж байгаа юм. Монгол ухаанаараа бид тэр өөрсдөө хөгжихгүй байна. Энэ олон улсын интеграц гэдэг юмар ороод Монгол гэдэг юм мартаад байх л Монгол хүн чинь монголоор байж чадхаа болчиход байна. Тэгэхээр одоо яг таны саяны хэл дээр хүүхдийг бүр анх хүмүүжүүлэхдээ бид нөгөө хүн болоорой гэж үнсдэг шиг хүн болоорой гэж тэр хүнийг захидаг. Тэг яг тэр шиг Монгол ухаанаар энэ хүнийг энэ хүүхдүүддээ сургах 10 жилийн боловсролд энийг оролцуулах юм тал байж болох уу? Ер нь бол байх ёстой баг. Тэргүүл хүний хэрэгцээ байхгүй юу? Хүний амьдрал. Өөрөөр тусгаарлал эхлэхээр аяндаа тэр харилцаар очиж ороод яаж тэр баг мөнгөөр амьдралаа сайхан авч явах уу гэдэг энэ том бодлого хүн бүхний өмнө л тулгарч байгаа. Тэгэхээр тэр тулгарч байгаа бодлогод бэлэн байхын тулд хүүхдийн боловсрол, санхүүгийн боловсролоос л эхлэх ёстой юм болоо да. 100 төгрөгтэй явсаас 100 нөхөртэй яв гэж. Гэтэл энэ яг одоо агуулгаараа бол өөрчлөгдөж солигдох шиг байна л да, тийм ээ. 100 нөхрөөс 100 төгрөг нь хэрэгтэй юм уу гэсэн ойлголт манай залуучуудад их баяр болж. Ер нь энэ мөнгөний үнцэн гэдгийг манай залуучууд их тийм өндөр төвшөнд, ихний төвшөнд тавиад байна. Энэ ер нь зөв зам бол. Зүгээр миний бодлоор бол аливаа зүйл их олон өнцгтэй шүү дээ. Тэгээ бас их ямар төвшөнд харж ийн гэдгээс их хамаардаг юм болоо та гэж боддог. Жаахан хол хараад алсыг харах юм бол 100 нөхөртэй явснаас илүү баян гэж юу ах вэ? Тийм. 100 төгрөгтэй явах нь илүү гэдэг бол арай л богны гарч байгаа л харц. Тэгэхээр эдийн засгч гэсэн нэг тийм ойлголт байдаг шүү дээ. Өнөө маргааш хоёроос илүү нөгөөдрийн маргааш нь чухлаа гэж. Тухайн эдийн засгийн харилцаа, хүний амьдралын харилцаа ч гэсэн ялгаагүй нэг тодорхой цикл хугацаанд тэр баланс байд юм шиг байна. Тэгээд тэр циклийнхэн баланс дотор харах юм бол 100 найзтай явах нь бол хамаагүй илүү. Зүгээр өнөө маргаашаа харвал 100 төгрөг нь хэрэгтэй гэж магадгүй. Миний зарчим бол ангиусаа илүү хүн чанар нөхөрлөл тэр алтан дүрм зарчим энэ юмнууд л илүү чухал юм болов уу гэж боддог шүү дээ. Тийм монголчуудын тэр хүн болоорой гэж үнсдэг хүүхдийг яг энээсээ л эхлэх юм л да. Тийм хүн болоорой гэдэг л хамгийн чухал. Гэтэл өнөөдөр мөнгөө манайхан дөрөв тавьчаад мөнгөтэй л бүх юм бүтгийм шигсэн надад юм. Ер нь бас дээгүүрээ ихсэн бас тийм байх шиг байна. Тийм ээ. Мөнгөтэй хүн юм хийж болоод байдаг. Мөнгө улсууд нь бүр тэрнийг хийж болдгоо. Энэ байдалд ихсэн залуучуудыг бас тиймэрхүү байдлаар хөтлөө уруудтаад авах шиг байна л да. Энээс гарахын тулд улс их орон эдийн засгаа сайхан өндөр төвшөнд уналтгүй сайхан байлгах ёстой гэж боддог. Гэтэл энд нэг миний бүр ойлгох байгаа нэг асуудал байна. Эдийн засгийг зарцаана гэж ярьдаг бол зүйл. Энэ юу гэсэн үг вэ? Төвчхийг л хэлж байгаа. Жохон хойшин тавь, дараа нь болооч гэж. Утга нь бол ер нь хүний амьдрал ч гэсэн өөрөө түмэн одоо төвчээрийн дунд л байгаа шүү дээ. Хүн бүхэнд хэрэгцээ байгаа. Хэрэгцээ өөрөө хязгааргүй. Тэгтэл хэрэгцээг хангадаг нөөц буюу мөнгө сан маань хязгаартай шүү дээ. Тийм учраас зах зээлийн эдийн засаг юуг шийдвэрлэдэг юм бэ гэхээр хэрэгцээгүй хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн яаж хангах вэ гэдэг энэ асуудлыг шийдвэрлэдэг шинжилгээ ухаан. Тэгэхээр энэ шинжилгээ ухааны үндсэн шийдвэрлэх асуудал нь энэ болдог учраас зарим тохиолдолд бол жоохон зарим зардлаа хойш нь тавьж явах хэрэгтэй. Энэ бол хүний амьдралч байдаг зүйл. Нийт макро төвшөнтэй аваад үзэх юм бол эдийн засаг ийм том төвшөнтэй өч байх ёстой зүйлээс нэг хэрэг. Тэгээ зүгээр би бол бодохдоо манайхан чинь эдийн засгийн өсөлт
одоо сул байна ч гэдэг юм, инфляц өндөр байна, ханш өндөр байна гэдэг муу бүхэнд засаг буруутай юм шиг, Монгол онкоруутай юм шиг, төр засаг болохгүй байгаа юм шиг бас нэг хэлээд байдаг юм да. Ер нь бол өрхийн амьдралаас л улсын амьдрал эхэлж байгаа юм шиг. Тийм учраас тэр бүхэнд бид нар өөрсдөө буруутай байхгүй. Бид нар өөрсдөө хэрэглээгээ буруу хийж юм уу тий, зарцуулалтаа буруу хийж ингэснээсээ болж нэг айлаас нэг төгрөг буруу гарна гэдэг бол нийт улсын хэмжээнд хичнээн төгрөг буруу гарах уу тий. Ингээд энэ нэгээс чинь их олон юм үржиж явж байгаа учраас өрхийн төвшнгөөс л энэ эхлэх ёстой юм болоо даа л гэж бододгийн. Тийм учраас энэ эдийн засгад зөв явуулахад бол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тэгэхээр та ер нь хамгийн их төхөмтэй ойлгомжтойгоор мөнгөний үн цэнийг юу гэж хэлэх вэ? Хамгийн зөв зарцуулалт л байдаг. Мөнгөний үн цэн тийм ээ. Зарцуулах зорх юм шүү дээ. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Мөнгө олох нь хэцүү юу? Эсвэл зарах нь хэцүү юу гэж. Ихэнх хүмүүс бол мөнгө олох хэцүү гэж хэлдэг. Мөн чанартай бол мөнгө зарах хамгийн хэцүү. Одоо үзэгч болгоны мөн ингээ ярьж яхад би нэг зүйлний нөгөө асууя гэж бодчих. Та өөрийгөө ер нь юу гэдэг вэ? Би хүн, хувь хүн. Тэгээд бид гэдэг ийм ойлголтууд байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр би бол өөрөө нэг л нийгмийн эдис, нэг л бие хүн. Олон бие нийлжээж бид болдог. Тэгэхээр манай монголчууд бол биегээр амьдрах их дуртай, бидээр амьдрах таагүй. Ийм л хардсан юм. Тийм учраас бид нар цаашдаа энэ дэлхийн эдийн засгийн хөгжилд оролцохын тулд дэлхийд бас тодорхойлогч улс орн байхын тулд биегээсээ татгалзаж бид рүүгээ шилжих хэрэгтэй юм болоо даа л гэж боддог. Тийм болохоор би бол энэ бидний нэг хэсэг учраас бидэд одоо гүйцэтгэх хэрэгтэй, биегийнхаа үргийг л нэр төртөө шиг гүйцэтгэл явж явах хэрэгтэй л гэсэн ийм л зарчмаар өөрийгөө боддог доо. Тэгэхээр тэр хүн байгаль дэлхийтэйгээ заавал нэгэн талаар холбоотой байдаг л да тийм ээ, хүн холбоотой ч ярьдаг. Тэгэхээр бид нар энэ байгаль дэлхийгээ ингэж үнэлж зэнлэх миний өөрийн дотоос итгэл энэнд бас үнцэн байдаг гэж ойлгох юм. Тэгэхээр энэ үнцнийг одоо хийсвэр утгаар нь үнцэн биднэрт байгаад байна шүү дээ. Энийг бодит утгаар нь бий болгох юм юу ах вэ? Их сайхан асуулт. Миний их бодж явдаг зүйл л дээ. Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Хүссэн хүсээгүй байгальтаа шингэдэг, байгалаас төрдөг, байгалаас энерги авдаг бүтээгдэхүүн шүү дээ. Дэлхий бөөрнкий гэдэл хүмүүс ярьдаг. Дэлхий бөөрнкий юм бол бид нар яагаад тогтоод байгаа юм бэ гэж хүүхд асуудаг та тийм. Тэгэхээр тэнд татах хүч байгаа учраас бид тогтоод байгаа. Тэр татах хүч нь юу юм бэхээр байгаль бидэнд өгсөн байхгүй. Тийм учраас хүссэн хүсээгүй байгалийн бүтээгдэхүүн учраас бид өдий зэрэгт яваадаа бол байгаль хийдэ нутаг усандаа тэгээ нутгийн зонгоолондоо бол баярлж талархаж явах хэрэгтэй юм. Тэгээ би нэг зүйл их хэлэх дуртай л да. Хэн байснаа мартахгүй, хэн байгаадаа багтахгүй шиг амьдрал хүний амьдрал болох юм а гэж. Тийм учраас намайг өдий зэрэгт хүргэсэн тэр нутаг усандаа сүсгэлэн биширч залбирч бас эргэж байгальтгийг баярлуулж явах хэрэгтэй. Энэ хүний нийгмийн хариуцлага юм. Нутгийн ард түмнээ бас баясгаж баярлуулж явах хэрэгтэй. Тийм учраас би нийгмийн хариуцлагын чиглэлээр бас юм хийхийг оролддог. Би ч бас нутагтай хайртай. Орын болгон бурхантай болж игэл 21 мөрөгчгийг боддог. 7 бурхантай нэг сүрэгчгийг боддог. Энэ бол эргээл байгалийн бүтээгдэхүүн учраас байгальдаа баярснаа илэрхийлж байгаа л илэрхийлэл. Болж игэл нэг зуны амралтаар очихдоо нэг овон дээр гараад нэг ном уншуулчихыг боддог. Нутгийн зонгоолонтой бас нэг жоохон тусдын болчихыг боддог. Энэ бол бас миний л гүйцэтгэх ёстой үүрэг байхгүй юу. Тэр ч утгаараа бол хүнд зүгээр юм өгөш. Хүнд бас нэг тийм сэтгэлийн агуу баялаг өгвөл илүү урт амьттай юм болоо да гэж боддог учраас би бас нутагтаа нэг олимпиад хийгээд идэх. За. Одоо 13 жил болчихлоо да. Математик олимпиад идэх хүүхдүүдийн донд. Тэр хүүхдүүдэд математик сэтгэлгээг л би өөрийнхөө зүгээс хайрлаж байгаа хэрэг юм. Тэр нь нэг жижигхэн ч гэсэн зочил тэр хүүхдэд очиод тэр нь тэр хүүхдийн цаашдын хөгжилд амьдрал жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж ивэл би тэр байгалийн бүтээгдэхүүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа хэрэг юм бол гэж
завхных нэг их оюунлаг ард түмэн гэж олон хүн хэлж байгааг сонссон. Би ч өөрөө ингэж бас амьдралд одоо 65 6 хүртлээ явлаа. Тэгэхэд манай завхныхан бол хаана ч гэсэн хүний нэр хөөд шуугал яваагүй. Сайхан улсууд байдгийг. Тэгэхээр зэрэг энэ оюунлаг гэдэг би байгаль орон дэлхий тэр очир байна хайрхан тэр сайхан завхан гол тэсийн гол энэ бүхэндээ байдаг болов гэж. Тийм ч учраас одоо ер нь энэ аймаг дотроос хамгийн их баг хөндөгдсөн уурхай ухаагүй манай аймаг болов гэж боддог. Тийм шүү. Ер нь яг оюунлаг ард түмэн оюуны энергийн төв нь завханд байна л гэж. Тэ Хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг, би ч тэгж боддог. Тэгэхээр тэр нь бол завханчууд өөрснөө айхтар мундагтаач бүтцэн зүйл нь биш. Тэр сайхан уул усны их содон өвөрмөцийн нэрэг бидний шингэснийх л болоо да. Тийм учраас бид нар оюунлаг юм чинь гээд суугаад явах биш. Илүү оюунлаг юм бол илүү хөдөлмөрч байж тэр оюуныг гэрэлтүүлж явах. Үүрэг нь биднэрд бас байгаа юм болоо. Хөдөлмөрлөх шүү дээ, тийм. Та ер нь хамгийн их сэтгэл догдолж хийж юун дээр харах сурч. Би Монгол улсын иргэн болж иргэнийхээ тамгыг дарж иргэний үнэлэхэн дээр гараа ирэх зургатаа л их тогтолсон болоо да. Тэр бол одоо улсад төр данстай болж байгаа гэдгээ баталж байгаа хэрэг байсан. 16 нас хүрч иргэний үнэлэх явахтаа л их тогтолж гараа ирэх зурсан да. Тэр насан туршин тэр сайхан цаг тэр үеэс эхлээ та өөрөө хариуцлах гэдгийг ойлгож өдий хүртэл одоо энэ сайхан өндөр албан тушаалд хүртлээ ажилласан. Тэгэхээр хүн хариуцлах гэдгийг та алхан тутамдаа үг үхэндээ оруулж ярих юм. Энэ надад сайхан санагдал. Өнөөдрийн хариуцлагын тухай ярьдаг хүн ерөөсөө байхгүй болж байна. Хариуцлагыг жоохон чангадах тийм дарга механизм байх уу? Байлгүй яах вэ? Хариуцлага гэдэг бол зөвхөн ажил хариуцж байгаа хүмүүс, албан тушаалтай хүмүүс байдаг зүйл биш. Бүхэл хүмүүст байдаг зүйл. Одоо ингээ өвлийн цаг болж байна, халтраа гуулгаа хэлж байна, тийм. Хүн бүхэн л хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлагагүйгээр нь хальт гიშгснээсээ болоод өөрөө бэртдэг. Хариуцлагагүйгаасаа бол нэг хальт дарснаас болж бас гардаг, тийм. Тэгэхээр ерөөсөө л бүх хүнд хөдөлгөөн бүрийн өмнө хариуцлага байх хэрэгтэй тийм үү гэж боддгийн. Тэгээд нэг сайхан үг байдаг шүү дээ. Ухаантай хүн гэж ямар үнийг хэлдэг юм бэ гэж. Ухаантай хүн гэдэг бол бодцоход хэлдэг үнийг хэлдэг юм а гэж нэг хариулт байдаг. Тэнийг хүн гэж ямар үнийг хэлдэг юм бэ гэсэн хэлчихэд боддог үнийг хэлдэг юм а гэж. Тэгэхээр ер нь бид нар ухаантай хүн байхын тулд зорих хэрэгтэй юм шиг байна. Тийм учраас үйлдэл бүхнийхээ өмнө бодож ивэл тэр өөрөө их том хариуцлага юм бол гэж бодож байгаа. Хамгийн их одоо мөнгөн дүн хамгийн их олон тооны ард хичнээн төргийн ард гарах үсэг сурч. За банкны хүн учраас энэ бол их том тоо гарах байна. Тий. Яг уу ер нь нэг төгрөг байна уу? Нэг ихний төгрөг байна уу? Гар үсгийн хариуцлага адилхан шүү дээ. Тийм учраас би их багын тухай биш. Тухайн үйлдлийн тухай ярих нь илүү зөвхөстэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр өдөрт бол их олон гар үсэг зурдаг. Тэр их олон гар үсгийг дагаад их олон хариуцлага үүрэг бас итгэл ирдэг юм шиг гар үсэг гэдэг чинь өөрөө. Итгэл гэдэгээрээс монголчуудад байнга дутагдж байгаа юм. Манайхан ер нь хүнд итгэх юм болчих. Тийм ээ. Тэгэхээр итгэл гэдэг юм л монгол хүнээс итгэлд байвал итгэл гэдэг юм уу нэг үг нэг сайхан төвшин авч явах юм болоо гэж ойлгодог юм шүү дээ. Тэгтээ одоо энэ итгэл хийсээс ярихад хүний ер нь сайхан сэтгэл гэдгийг та юу гэж боддог вэ? Нэг сайхан үг байдаг юм аа. Тосдаасан нүнжиг гэж. Тэр их сайхан тосдаасан нүнжгийг л хүний сайхан сэтгэл юм уу гэж боддог шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн хэлсэндээ байх. Тэгээд хэлсэндээ хүрэх. Тэгээ бас нэг нүнжигтэй байх. Бас шаардлагатай бол нөхрийнхөө төлөө өөрийгөө золиослж ингэж хүн гэдэг юм чанар. Ингэж тэр тусдаас нь нүнжиг буюу тэр хүн чанар тэр их сайхан сэтгэл эндээс л ундарч гардаг юм болов. Амлсантай хүрэхгүй байхыг та юу гэж боддог? За энэ бол гутам шиг. Тэгээ энэ манай асуултанд бас нэг сони асуулт байдгийг уучлах. Уучлалын талаар юу гэж ойлгодог вэ? Юу гэж бодож явдаг вэ? Уучлал бол
эвлэрлийн эхлэл гэж би бол харддаг. Тэгэхээр би бол өөрөө их уучлалттай, их уучлах дуртай. Одоо та бүхэн ингээ ярилцж сууж хахад хин нэгнийх нь амнаас гарсан нэг үгнээс хин нэг нь эмзэглэж магадгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тийм. Ингэсэн бол үнийгээ дотроо дараад яваад байвал энэ нөгөө хайрцаг төмсөн дотор нэг муудсан төмс яваад байгаатай адилхан. Тэгээд цаг хугацаа иргэсэн бүх төмс муудчихна. Яг тэгэхээр тэр зүйлийг эмзэглэлийг аль болохоор ил гаргаж явах хэрэгтэй. Ил гаргах зүйл нь уучлал. Бас өөрийнхөө бурууг бусдын өмнө нүрээ харж байгаад хэлж чаддаг байх. Илүү хүч бол. Тэгээ нөгөөх нь уучлж чаддаг байх чухал. Тийм учраас би бол ойр дотны хүмүүстэйгээ ер нь хинтээч байлаа гэсэн нэг жоохон тийм сэтгэл дундуур болсон, жоохон санал нийлээгүй юм уу? Ийм зүйл болчихсон бол трийг хурдхан шиг цайруулахыг л хүсдэг. Энэ амьдралын хүрд маань их хүлээшгүй хүрд шүү дээ. Цаг хугацаа бол хамгийн том өрсөлдөгч. Тэгэхээр энэ цаг хугацааны өрсөлдөөний дунд бид трийг уучлж чадахгүй бол хоёулаа л бүгдөө л ялагдагч болно шүү дээ. Тэгэхээр уучлж чадж байгаа бол трийг бурууга хэлж чадж байгаа бол ялагч байхад их ойртож чадж байгаа хэрэг. Тийм учраас уучлуулж болно. Тэгэхээр энэ банк олон байсан дээр байдаг юм уу? Чүн ганц том банк байсан дээр байдаг. Яг олон цөөний тухай ярихаасаа илүү чанар. Тооноос чанарч шилжих хууль гэдэг гэсэн хууль байна да. Тоо бол олон байж болно. Тэндээс чанар руу шилжих нь илүү чухал гэж. Тэгэхээр өнөөдөр бол Монголын арилжааны банк бол 15 байна. Зарим хүмүүс бол энэ жижиг оронд 15 банк томдож байна гэж хэлдэг юм. Зарим нь бол шүүчрэгч хэвээр гэж хэлдэг юм. Янз. Гэхдээ өнөөдрийн цаг хугацаанд бол ямар ч үүргээ бүрэн биелүүлэл явж байна. Банкны систем бол харьцангуй их өрсөлдөөн, зөв өрсөлдөөнтэй систем шүү дээ. Банкны систем бол харьцангуй их хөгжиж байгаа систем байхгүй юу. Тэгээд өнөөдөр манай зарим хууль эрх зүйн актууд маань банкнаас хоцорсон явж байгаа юм байна. Азийн банкны 30 дугаар чуулган гэж Монголд өнгөрсөн жил болсон. Энэ чуулганд Азийн банкрууд ирээд Монголын банкны систем бол дэлхийн стандарт хүрсэн байна гэдэг үнэд явсан. Ингээд харахад бол банк бол харьцангуй хөгжиж байгаа. Зүгээр илүү хөгжих шаардлага бол бас байгаа. Илүү одоо үйлчлэгээ сайжруулах хэрэгтэй. Илүү харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Илүү үн цэнээ сайжруулах хэрэгтэй. Тийм учраас би төрийн банкнд ирээд удирдлагын багтаагаа ярьж байгаад бид 4 үндсэн зорилт тавьшуулсан. Хамгийн ихний зорилт бол хамгийн сайн үйлчлэгээтэй банк байя. Банк бол өөрөө үйлчлэгээний л байгууллага учраас сайн л үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Сайн үйлчлэгээ үзүүлэхийн тулд тэр бүтээгдэхүүнүүд нь илүү төгс төгөлтөр тэгээд цахим хэлбэртэй аль болохоор хүмүүсийг банкнд заавал хэрэглэхгүйгээр үйлчлэгээ авч болдог тэр боломжуудыг нээсэн. Дээр найрсаг үйлчлэгээ, угдах үйлчлэгээ, өдөх үйлчлэгээ тий. Ийм зүйлүүдийг нэвтрүүлэхийг төрийн банк бол зорж байгаа. Хоёрт нь хамгийн сайн харилцаатай банк байя гэдэг зорилт тавьж байгаа. Харилцаа холбоо гэдэг бол хөгжлийн бас нэг том хөшүүрэг байхгүй. Тийм учраас та бүхэн харилцаатай байж харилцан мэдээлэл солилцож сайн нөхөд нөхөөс биш огт мэдээлэл солилцдоггүй хоёр хүн хэзээ сайн нөхөд гэж мэдэхгүй таних. Тэгэхээр банкны хамгийн сайн дотны нөхөд нь бол харилцагчд нь. Тэгэхээр харилцагчдаа мэдээлэл өгдөг, харилцагчаасаа мэдээлэл авдаг. Эргээд харилцагчтайгаа эргэх холбоотой байх гэдэг ийм зарчмыг зорилго болгон тавьсан байна. За мөн хамгийн эрсдэлгүй банк бай гэдэг зорилгоо тавьсан. Хүмүүс бол итгэж банкнд ирдэг учраас итгэлийг итгэлээр хариулахын тулд банк өөрөө эрсдлээс ангижирсан, зайлсхийсэн, эрсдлийг урьдчилан харсан байх ёстой гэж ийм зорилго болгож тавьж байгаа. За дөрөвт хөтний үндсэн зорилт бол хамгийн үр ашигтай банк байя гэж. Тэгэхээр банкныхаа үн цэнийг нэмэгдүүлэхийн тулд үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашигтай байхын тулд зарим зардалуудаа бас төвчих хэрэгтэй. Бид нар зардлаа хоёр хуваадаг. Сайн зардал, муу зардал. За энэ бол сайн зардал учраас энэ бол энэгээр явах. За энэ бол муу зардал учраас энийг аль болохоор төвчих гэж. Ингэж ажиллаж иж үнц нь нэмэгдэх ёстой гэж үзэж. Ийм дөрвөн зорилт төвшүүлэн ажиллаж байгаа да. 95 оныг бол манай Монгол ард их гэгэлэх сайхнаар харж байгаа л да. Та бүхэн ер нь дуусах тал руугаа юм цаг хугацаатай болохоор орж ийн л да. Тэгэхээр зэрэг би энэ их юм ярьж хаад өөрийн чинь гэр бүлийн талаар ихнэр өөрөө бүтийн чинь талаар юу ч асуусангүй. Тэгэхээр та гэр бүлийнхээ тухай манай үзэгч танилцуулах уу? За би эхнэр 4 өхний хамт амьдардаг.
4 охинтой. Эхнэртэйгээ би 10 жилийн 9-р ангиас эхлээл үргэсэн хоёр. Тэгээд л нэг гэр бүл болсон. Оюутны ширээнд л одоо анх гэр болсон. Тэгэл амьдралыг өстэй нойлоос нь эхэлсэн гэж хэлж болно. Тэрт бол аль талд нэг хайхтар дэмжээ туслаад орон гэр бүлтэй төгөөд ах юм байгаагүй. Эсвэл л болох бархан л амьдралтай. Ийм л улсууд оюутны ширээнд ирээл тэгэл танилцаал найз нөхөд болол ингээл гэр бүл болол явсан. Дөрвөн сайхан охинтой сайхан амьдарч байна. Манай их нарыг Эренчин сүрэн гэдэг Завхан аймгийн Улястаас яриад хүн. Одоо энэ Гайлын ерөнхий газар нэгтлэн бодогчор ажилладаг. За 4 охинтой хамгийн бага охин маань одоо нэг 5 сартай. Том охин маань 20 хүрж байна да. За. Ер нь та энэ нэвтрүүлгийг төгсгөл гэж бодоход манай үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна. Та нэг сайхан сэтгэл юм. Яг хүн бол хоёр гэртэй. Нэг нь хийж байгаа ажил албан байгуулах хамт олон нэг гэр бүл нь болдог. Нөгөөх нь өөрийнх нь үндсэн гэр бүл болдог. Тэгэхээр аль аль гэр бүлийнхаа цагийн тэнцвэрийн балансыг хадгалж авах хэрэгтэй юм уу даа гэж. Би бол ажилтнуудаа хэлдэг. За амралтын өдрийг аль болохоор гэр бүлдээ зориулаа. Аж аргалтай бай гэж. Тэгээд банкны амжилтыг манай ажилтнууд бүтээдэг боловч ажилтнуудын цаана бол байж байгаа тэр гэр бүл бол бас банкны амжилтыг бүтээдэг байхгүй. Тийм учраас би юуны өмнө бас банкныхаа 3800 ажилтнуудын ар гэрийнхэнд их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм Монголынхаа ард түмэнд бол бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр дэм дэмэндээ дээсэрчэнтэй гэдэг та бүхнийхээ хүчин зүтгэлээр та бүхнийхээ дэмжлэгтэйгээр манай банк өдөө зэрэгтэй яваамаа. Тийм учраас нийт харилцагчид нийт Монгол хүмүүстээ бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд бас гэгээлэг мөрөөдөлтэй, гэгээлэг зорилготой байж алсыг харж иж, өнөө маргаашийнхаа проблем, жижиг сажиг асуудлаа даван туулж иж, сайн сайхан амьдрах энэ сайхан ерөөлийг л өргөе гэж бодож байна да. Тэг баярлалаа. Ингээ манай нэвтрүүлэг, манай залуучуудын нэг сайхан уламжил байдаг юм. Манай энэ нэвтрүүлэгт оролцсон хүн өөрийнхөө одоо хамгийн дуртай сайхан дуугаар байдаг юм, хөгжмөр байдаг юм. Ямар нэгэн хүнд нэг сайхан зориулаад мэнчилгээ дэвшүүлэх тийм эрхийг олгодог юм. Та тэгэхээр өнөөдөр хүнд зориул ямар айдуу юм уу? Одоо хөгжмийн сайхан мэнчилгээ дэвшүүлэх. За их хэцүү асуулт байна тий. Яг хүнд хамгийн чухал хүн бол эцэг. Түүнээс илүү чухал юм гэж байхгүй. Ялангуяа ээжээс илүү чухал юм гэж байхгүй. Зүгээр яг саяын таны асуулт бол бас миний сэтгэлийн нэг очгийг хөндлөө. Би бол ээж аваагаа бас их багтаа алдсан. 4 настай аваагаа алдаж, 12 настай ээжигээ алдаж, бүтэн өдрөн амьдралаар өдөө хүртэл явсан. Тэгээ одоо бол надад хамгийн үнэтэй хүн бол миний эхнэр. Миний гэр бүл. Тийм учраас хайр таньдаа зориулъя да. За, ямар дуу? Нутгийнхандаа зориулаад. Завхан юм идэрсэн. Нөгөө танай телевиз үздэг баг тий. Үзлээ яхан ч хоорондоо эдрийн гол гэдэг бол их сайхан урт урстаг их сэлэнг мөрний их болж идэг юм сайхан. Эдэр их мөрөн гэж энэ сайхан гол гэдэг. Тэгэхээр энэ голын тухай нэг сайхан дуу гэдгийг тэрнээс эхлэе. Эдрийн гол гэдэг. За. Монгол ханган нуурунаас дэлхийн хойморт тэмүүлэхдээ морон хууринхан эгшгэрээ тусалж мэлимэрсэн эдрийн гол мэн Тэвээс тэвэрүү тэмүүлсэн тэнгэр уулимын аршан юмда. Нэг бодлого авах болно. Тэгэлгүй. Хүндэт үзэгчтэй. Өнөөдөр манай ээлжид миний гарын үсгийг нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд өөрийн чинь цааш нь ажил амьдрал улам их өндөр амжилт хүсье. Очирвайн хайрханаас өндөр сайхан нэрийг мандуулж яваарай гэж хүсэн ерөөй. Ингээд та бүхэндээ бас шинэ онд аз жаргалтай эрүүл их
сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөж энэ хүний удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөе. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Баярлалаа үзэгчдээ. За баярлалаа.